Минь хүрээ та нартаа зааваа би та нартай өнөөдөр бид нар яагаад ингэж мөнгөтэй болж чадсан бэ те тэр талаараа бас хуваалцах тийм аа. Тэгээ өөрийнхөө мэдсэн сурсан зүйлээ үзэж та нартай хуваалцах юм. Үнэхээр баяртай байна би. Мэдээж миний би Америкийн нэгдсэн улсад тогтмол Том коуч академи лайф коуч мэргэжлэр төгссөн байгаа. Тэгээд Эрка коуч гэдэг намайг өнөөдөр би юуны талаар ярьж байгаа вэ гэхээр бидний орлого яагаад өсдөггүй вэ тийм олсон ч гэсэн тийм нөгөө мөнгө маань ингээ гарын салаагаар урсж байгаа юм шиг ингээ гараад яваад идэг тогтдоггүй за цалингаа цалингийн орон зээлээс зээлийн хооронд амьдарч яадаг тэгвэл энэний учир шалтгаан нь юу байгаад гэх юм бэ гэдэг талаар бас хэлмээр санагдлаа. Тэгээ бид нэр одоо энэ burnout буюу стресс сэтгэл готрол гэдэг зүйлийг ойлгоогүй тохиолдолд бидний тэр мөнгө тогтох тий орлогоо өсгөх орлоготой байх тэр нэг асуудлыг бол яриад ч хэрэггүй байдгийг бас би ойлгож авсан. Тэгэхээр энэ зүйлээ бас ингэж зас залруулад тий ингэ зөв ойлголтод ингэж оруулаад явж байгаадаа бас үнэхээр талархаж байгаа. За мэдээж энэ зүйлийг ойлгох одоо мэдээж дэлхийн мастер коуч наранд хонсон багш мөн за мөн дээрээс нь шав клубын маань хамт олон коуч академи маань хамт олон надад бас үнэхээр тусалсан. Тэгээд эдгээр хүмүүстээ бас чин сэтгэлээсээ талархсан асуулт байна. За burnout гэж юу юм бэ гэхээр чи нэг юм токсик харилцаатай хамт олон байгаад байгаа. Тийм өөрийнхөө дургүй ажиллаа хийгээд байгаа. Мөн дээрээс нь чамайг ойлгохгүй хүндэлдэггүй хайрладаггүй тэр нэг хамт олон байгаад байгаа. Чи burnout маш өндөр шүү гэж хэлмээрэн. Тэгээд burnout гэдэг зүйл бидний ахан биеийн тийм тарих оюун мөнгөний асуудал хий яаж өөрийнхөө мэдсэн тий ойлгосон зүйлс. За махан биен дээр хэрхэн ажилладаг вэ burnout. За амарсан ч гэсэн амраагүй мэдрэмжтэй ингээл ядарчтын байдалтай байна. Шүн бид нар ингээл 8 цаг уулна хангалттай онцгой чинь сайхан ингээл сэтгэл босоод ирж шүү дээ. Гэтэл зарим хүмүүс ярьдаг. За миний хувьд ч гэсэн тэгж ярьдаг байсан. Ингээл шүн унтаад байгаа мөртлөнгөөс өглөө босоод унтаагүй мэдрэмжтэй. Маш удаан хугацаанд тэгж явсан. За тэгээд баян орон дотроо л хөвтөд авах гэсэн юм. Догшгоо ачаал ингээл хав харахгүй хөвтөд авсан. Одоо ийм нөхцөл байдал чи бүр магадлалтай биш бүр орсон байна гэсэн. Дараагийнх нь юу вэ гэхээр юу гормоны өөрчлөлт. Энд бол цэвэршилт тий сарын тэмдэг ирэх мөн дээрээс нь одоо бамбаа бэлчирхай илүү дутагддаг юм тий. За тэр зүйлс маш нөлөөлдөг. Мөн дээрээс нь маш амархан ууралдаг реакц. Уурлахааргүй юм уурлаад стресстэй дандаа яваад идэг. За зарим тохиолдолд тэр зүйлийг ил гаргаж хэлж чадахгүй тийм нөхцөл байдал руу орсон байдаг. За мөн дээрээс нь маш их иддэг бид нэр. Байцыгээл хөргөж онгоцуулаад тий юу вэ? Өсөөгүй ээжээж л ингэж байцыгээл хөргөж онгоцуулаад юу ч хамаагүй амруугаа хийгээл идээл. За нэг юм хоолоо идчихэд хоолоо идснийхаа дараа миний сэтгэл чадахгүй байна гэж юм. Тэгээл идээд байгаа бол чи бас burnout орсон байна гэсэн үг шүү гэж хэлмээр. За гурав дахь нь юу вэ гэхээр хийх дуртай зүйл тийм дургу болсон гэж яддаг бид нэр. За маш юм сонирхолтой одоо гайхалтай зүйлсийг хүмүүс дурладаг тийм үү. За тэр зүйлстэй дургу хийх хүсэл сонирхолтой болсон бол за энэ бас бүх юм шинж байдаг. Дараагийнх нь юу вэ гэхээр ажлаар өөрийгөө дардаг. Стресс эн чинь болохоор ажлаар өөрийгөө дарна гэдэг чинь стрессийн хариу даахгүй те өөрийгөө ингэ сатааруулахын тулд өөрийгөө ингэж одоо завгүй байлгахын тулд маш их ажлаар өөрийгөө дардаг. Зарим хүмүүс бол бүр ингэ хагасаа бүтэн сайн хүртэл ингээд өөрийгөө ажилуулад байгаа гэдэг амарх нөхцөл байхгүй тий ажиллаа хийхгүй болохгүй гэдэг нь айлсгүй одоо ажил тарчаад байхад ажил дээрээс суугаад байдаг тийм чухалтай ийм ч юмтай гэх юм байгаад байдаг тий за энэ бол стресс burnout-д орсон хүмүүст ийм шинж тэмдгүүд бас илрээд байдаг. Би л хийхгүй болохгүй би л одоо энийг хийхгүй өөр хин хийх юм билээ гэдэг юм тий тиймэрхүү үгсээр өөрийгөө хамгаалаад ингээд байгаад байдаг. Энэ бол чиний бие дээр илэрч байгаа шинж тэмдэг. За хоёр дахь шинж тэмдэг юун дээр илэрдэг вэ гэхээр тарих оюун дээр илэрдэг. За энэ нь яаж илэрч байгаа вэ? Чи маргааш гэж нэгэд хойшлуулаад байгаа. За миний хувьд бас тэгдэг юм бэ. Маш амархан хийчмээр юм чинь.
ашиг маргааш л хийж. За ашиг цаг нь болоогоо юм чинь дагаал. За төвдөө жаал болож юм тий. Маш амархан зүйлсийг хойшлуулад идэг. За тэгээд би сүүлд ингэж өөрийгөө боддог. Би ямар арчаагүй юм бэ? Ийм зүйлийг хийж чадахгүй. Гэтэл яг үүндээ өөрийгөө стресст орсон, тэгээ бурнаутад орсон гэдгийг мэдгүй л тэгээ өөрийгөө буруутгаад явуулсан байгаа байхгүй юу? За дараагийнх нь зүйл нь нэг тийм юу байгаа гэдэг. Байн санаа зовох мэдрэмж байна. За энэ нь юу вэ гэхээр бид нар ирээдүйд болох ч байгаа зүйлс юм, айлсгал өнгөрсөн болсон зүйлс ч юм уу тийм. Ерөөсөө ингэж одоо цаг дээрээ төвлөрнө гэж байхгүй. Яг одоо байгаа дээрээ төвлөрнө гэж байхгүй. За тухайн үед нь би тэрийг тгээ хийсэн бол одоо надад тийм байх байсан юм даа ч юм тийм өнгөрсөн маш их харамсаж явж байдаг. Мөн дээрээс нь ирээдүйд болоогүй зүйлсийн төлөө маш их шаналж явж байдаг. Одоо тэр маань гэчүүл яана, энэ маань гэчүүл яана, би одоо тэгвэл яана гэх юм тийм байн гэж ирээдүйд бодож юм санаа зовж байдаг. Айлсгал өөр хин нэг юм. За тэр хүн маань охин маань хань ижил маань тийм байн тарих авгүй байн тэрийг бодож шаналж. За нэг юм толгоогоо даахаа болсон хөшөө байгаа гэж тийм бодолтой юм гэсэн. Бодол гэдэг нь ямар амар хүнд ачаа байд юм бэ гэдэг мэдрээ тулаад гарсан. За тэгэхээр өөрийгөө яг одоо цагтаа төлөвлөж хэрэгтэй юм. Хоомдос хэлжээлээ. Тэгээд хэрвээ чиний тархин дотор ийм их зүйл бодогдоод байгаа. Ийм их зүйл ингэж ирчилсэн утас шиг ингэ байгаад байгаа. Энэ зүйлээс салаарай гэж хүсмээр юм. За дараагийнх нь тархин дээр хэлэгдэх зүйл юу вэ гэхээр манан донд яваад байгаа юм шиг саарлцсан тийм харанхуу ч юм уу тийм зүйл донд яваад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа юм байна. Надад бас яг энэ мэдрэмжүүд ингэж төрдөг гэсэн би нэг юм харанхуу зүйл дотор манан донд тийм нэг юм сони юм дотор яваад байгаа юм шиг. Тэгээд ерөөсөө ингээд юм уншихаар ойлгохгүй, юм хүлээж авч чадахгүй. За ингээд хүн харахад одоо ингээд ойлгоод байгаа юм шиг тийм. Царайлчдаг тэгэнгүүтээ нөгөөдгөө ойлгохгүй буцаагаад ингэж илэрхийлж чадахгүй. За тэгээд маш амархан хаан зүйлийг мартчихдаг. Ингээл яриад дуусангууд за юу ярьлаа гэдэг нь мартчихдаг. Хэрвээ ийм зүйл хийж байгаа юм тийм юм бүр шинжлэх шүү. Нэрээ надад энэ зүйлийг бас мэдхгүйгээс өөрийгөө маш их буруутгасан, маш их доош чи угаасаа тэнийг юм да юу гэдэг хэл хэлэхгүйгээр өөрийгөө байна гэж бодлоо. За дараагийнх нь бидний нэг бурнаутад оруулдаг юм гэдэг мөнгөний тухай асуудал. За бид нар мөнгийг хангалттай болох ёстой. Хангалттай илүү хөдөлмөрлөж бид нар мөнгийг өөртөө тогтоож өөртөө ингэж байлгаж илүү сайхан амьдрнаа гэсэн тэр нэг итгэл үнэмшилтэй ингэж яваад идэг гэсэн харамсалтай нь илүү их хөдөлмөрлсөн ч ялгаагүй, дутуу хөдөлмөрлсөн ч ялгаагүй хэрвээ чи ингэж өөрийнхөө тэр нэг сэтгэлийн асуудал тий бурнаут одоо тэр нэг өөр тулгараад байгаа асуудлаа ямарч чадахгүй болоод энэ боломжгүй байна. Хэлмээр энэ тэгэхээр энэ зүйлийг ойлгох нь маш их чухал ач холбогдолтой зүйл байдаг шүү. Тэгээд багаасаа бидний одоо мөнгийг хэрхэн яаж хүлээж авсан бэ? Хэрхэн яаж хандсан бэ? Мөнгө нь одоо бидний итгэл үнэмшил юун дээр ингэ мөнгөний талаар одоо ямар хөө байгаа вэ гэдэг дээр бас маш одоо анхаарах асуудлуудын нэг байгаа гэдэг нь тэгэхээр тэр зүйлийг мэдэх хэрэгтэй байдаг. За мөн дээрээс нь бидний одоо нэг авч байгаа цалин хангалтгүй байгаа тохиолдолд нэг шинж тэмдэг болдог. Тэгээд цалингаа цалингийн хооронд зэлийн хооронд амьдарч байна гэдэг чинь бас энэ дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр чи өөрийнхөө зарцуулсан эрчим хүч энергитэй хүрх хэмжээний тийм орлогыг тий цалин болж боогод чи бүр наа гэсэн. За мөн дээрээс нь орлого хүрэхгүй амж мэдээж бид 2 3 дахь ажиллах. Тийм үү? Цалингаасаа гадна ажилласаа гадуур дахиад нэмэлтээр юу хийж болох вэ? Тий. Миний хувьд болохоор сүлжээний бизнес хийжсэн. За маш олон зүйл хийж үзсэн. Одоо бие хүчний ажил хийх юм бол одоо нэмэлтээр орлого олж болох юм байна гэдэг юм дээ. Ингээд янз бүрийн юмч зарж үзлээ, хүнсний ногооч зарж үзлээ, тарж үзлээ, ургуулж үзлээ. За энэ бүхнийг хийсэн ч гэсэндээ одоо мэдээж би мөнгө олж байгаа юм. Гэсэн ч гэсэн миний орлого болох байна. Тийм байна. Би хангалтгүй байгаа юм аваад. За дараагийнх нь юу вэ гэхээр тэмдэглэлийн гол. Байн чимэнжээдэг. Гэхдээ ер нь дандаа л өөрөөсөө л харамсаад байна. Тэр зүйл чинь юу вэ гэхээр
одоо өөртөө нэг 3,000 төгрөгөөр амьс аваад өчиж чадахгүй те. Торхоо амьстай явж идэг ч юм уу. Нэг юм дээдлийнх нь манжетын интернет урагдсан ч юм уу те. Дотор хувцастай явж идэг ч юм уу. За тэтгээрийг ингээд авчин гэхлээр их юм авах гээд байгаа юм шиг юм шүү дээ. За шинэ юм авчих юм бол шиг. За тийм юм. Хүний хууч утаа юм шиг. Гадаг гоёдаг. За ингээд дүү ингээд нэг юм авчаал үнч ч юм уу хамт ч юм уу тий авчаал надад жижигчлээ чи авахгүй ч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт наа эсвэн дээр бистэ маш их зүйл хэмнэлээ одоо гих мэтэр юм. Өөртөө ингэж юм авахаас байнга ингэж татамжээдэг. Тэгээ байнга ингэж өөрөөсөө ингэж харамлж яадаг. Тэрний зүйл байнга бол чи бүр маш өндөрөөд байгаа. Тэгээ хүний хууч утас гэснээр бид нар маш их ингэж хүний хууч утас байсан шүү дээ. За миний хувьд бол маш их тэгж хүний хууч утас юмсжсэн. За нэг хүн ингэж хар намын хөлт өгч юм. Баас хар намын хөлт өмс авахааргүй боллоо. Гутал авахааргүй боллоо. Тэгээд тэр мэдээж одоо тухайн өөртөө тааруулж тохиолж тий өнгөцсөндөө тааруулж ингэж авсан байгаа шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийг би өмснөөрөө одоо хүний юм айгуу тийм тухайн үед одоо ингэ бодоход яхаа ингэ нэг юм баярлж байгаа юм шиг мэдрэмжтэй байсан ч гэсэндээ нэг тийм одоо хүний өмсөн гэдэг нь яг л мэдэгдсэн юм. Тэгэхээр хэрвээ ингэ химнээ тий өөрөөс ингэж харамлаад гэдэг юм энэ зүйл чинь бүр намд руу оруулах бас нэг шинж тэмдэг байдаг шүү гэдгийг хэлнэ. Тэгээд дараагийнхаа бичлэгээр би тэгвэл энэ burnout хэрхэн яаж burnout руу яа бид нар ингэж орох юм бэ? Үүнээс бид нар хэрхэн яаж гарч болох юм бэ гэдэг бичлэг нэ тэгээд үүд